Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Өдөрт нэг кино оруулаад та нар бүр жаргаж байгаа үстэй. За тэр жаргал зовлон чих. Олон дардаг юм аа дараад байвал ингээд араас нь угсарсан цохилтуудыг харамгүй өгөх болон шоу манаас нэ. За энэ удаагийн кино маань 2022 онд гарч байсан Fall хэмээх кино бөгөөд өндөр зүйл рүү авирах гаж домтой залуусын талаарх кино. За тэгэхээр кино бичлэгээ тоглон сууж таалан саярхна үзээ. Хос хоёр болон тэдний найз болох нэг эмэгтэй хадаа хавцал руу авирч буугаар кино эхэлнэ. Яа. Бас амар ир зэрэг. Тэгсэн эхнэр нөхөр хоёр хадан дээр дүүжлэгдсэн үнсэлцэж энэ. Үнэн завтай шасаа. Би бол юу үнсэлцэх? Надаас хол бай гэд бараг түлхсэн байгаа шүү дээ. За тэгээд авирч яваад нөхөр нь нэг нөхрөө бэхэлгээгээ шургуулах гэтэл тэрийн шууны үүр байж таарад гэрлүү нэг балаа юм гар хөлөө шургуулад байхаар нь яаж дуртай байх вэ? Шувууг үргэтэл нөхөр нь цочсондоо доош ундагч бэхэлгээтэй тул тогтож байгаа юм. Савлж байгаад хаднаас сураад авах гэтэл олсон богиндоо төрөхгүй байсан тул нэг бэхэлгээгээ салгуулж байгаад савлж байтал байхгүй. Ганц бэхэлгээн дээр тогтож байсан залуу доошоо чөлөө дундалтаар нисч чадна. Энэ явдлаас хойш нэг жил өнгөрсөн байх бөгөөд эхнэр нь буюу Беккич бүр архинд нэвт орцсон. Талигч нөхөрлөгөө залгаж дуу чууданг нь сонсоос цаашгүй усан нүдэн гүнж болчихсон байж байна та хөрх. Уушин газраас гараад иртэл аав нь үүдэнд нь байх бөгөөд та ч одоо насан туршаа охиноо дагаад байгаа юм биш үсттэй. Арай дэндүү юм а. Намайг 50 орхин тэргээл яваад гэнэ. Хүний л эцэг хойно охиндоо санаа зовж ямар нэг зүйл болчихгүй гээл яван тодорхой шүү дээ тийм биз дээ. Аавыгаа тонилж үзгэж хэлчээд гэртээ очиод мэлмэрч үхэхээр шийтгүй яав. Архим хоёр бариад автал тухайн өдөр хамт хатан давирсан найз Шилон залгаж гэрт нь ирж амиа хорлохоо төр хойш нь тавьж байх шиг байгаа юм. Найз нь ч сэтгэлийн сэргээхээр ирлээ. Чамд хэцүү байгааг мэдж байна л да. Гэхдээ одоо талигчийн сүнсийг амраахгүй бол болохгүй. Сэтгэлээ сэргээе. 600 м өндөр телевизийн самхаг руу хамт авирий гэд Беккич гэх өгснө ч авиралт. Гэдэгч эцэст нь зөвшөөрч эзэнгүй цөлд байх цамхаг руу хөдлөн. Эвдэрч нураа харвалсан цамхагч гэлээ онгоц ирээд мөрөгчгүй тулд гэрэл одоо анивчшил байдаг. Америкийн хамгийн өндөр цамхаг ажээ. Дөхөж очиж хоноод өглөө эртлэн цамхаг руу хөдлөнө. Шилон ютубер болох хүсэлтэй байнга л хаа явсан газараа бичлэг хийж байдаг төвөгтэй хүүхэн. Гүн цамхаг гин гэхдээ ямар амар өндөр юм бэ? Юу дутлаа гэж ийш авирах гэдэг байна. Хой, огтоо, наад хавл. Тэрний оронд зайсан толгой орё гэд хэлж юмсан. Дөхөд эртэл гадны хүн орохыг хориглолцсон. Хашаага юучгүй төгдсөн байдагч давж ороод явж байтал хоёр тас шувуу бяцхан зээрийг хамтрахаа зоглож байхтай таарад сошиалын донтой Шилон зургийг авч инстаграмд оруулснаа 300 хүн лайк дарчлаа ямар гоё вэ энтергээл солиод өг. Явсаар цамхгийн доор ирээд яг гарах гэтэл Беккич би татахгүй нэ хаагаад байна гэхэд юунаас айж ичхэ байсан найз Шилон за олон юм ярьдгүй харьяа айцаа дав мав гэд хоорондоо холбогдож яваад дээшээ гарахаар улна. Яй харах бүртэл дотор эвгүүцэж. Та нар тэгж гинөө ядж явахад тэр шат матн санжигдсан майр зэв мэвтэй ер нь л ямар ч бадлагаагүй тийм л цамхаг руу авирч ирсэн дээ. Хамаг юм ягтнаа санжигнаа нурх гэж юм шиг. Тэр хэлээгүй юу? Шатных нэг бариул мултарчлаа. Хой, таар одоо буунаас хой гэд хэлчмээр байх юм л та. Энэ зурагт руу явж орж байгаа хэлчүүл болох л баг. Эрг шурган мултарцсан дөмрөнч юучгүй эдэгцэн нураахаас өөр сонголтгүй цамхаг руу ер нь шуудхан хэлэхэд амиа хорлох хүн л тийшээ гарах байх. Мэдээж дээшлэх тусам салхи илүү ширүүсч цамхгийн зэвдээ төмөр хягтнах чимээ бол амжигтай болсон. Цамхгийн дээр гарч ирэн бүр орой дээр нь гарахын тулд гаднах шатаар дээшээ дахин 60 м явах шаардлагатай. Беккич бүр сүнсэн тэний одцсон. Пуялта гэд нөгөө солиотой найз нь юу гээл за тгий гэл буухавд.
улам л дээшлээ шүү дээ. Өнхөлцөг нь хагарах гэж явж ядаж байтал эргүү найз нь энэ шат жаахан сул байна уу юу гэснээр шатаа хөдөлгөөд угаасаа салж унах шахсан боолтуудаас нэг нь салаад ойчхон тэр. За ер нь бол ингэж ийж болж байгаа юм. Галзуу найзаагаа дагаж ямар тач 600 метрийн өндөр буюу Эйфелийн цамхгийг 2 дахин нийлүүлсэнтэй тэнцүү өндөр дээр ямар ч найдваргүй бадлагаагүй цамхгийн тавцан дээр байж галзуу найз нь дрон жолоодж байгаарэ гэснээр доошоо зүгтээд ахиухан лайк авах зурагтай болъё даа гэж тэр ёо. Гүй чи зүгээр наад лайка онжгондоо чихээд хүүхэд аваа доошоо бууй. Ойлгоо. Хөрхөн бэкийг мань айлгаад байх юм палаа юм шиг. Тэ? За тэгснэ болоогүй. Одоо чиний ээлж гэж сумлаад хуучны бэкийн найз манд байсан бол чадчихл байсан дөө. Энтэр гэж хөөргөж угаад хөөрхийг бас зүгдүүлж угаад селфи шагаад авна. За тэгэд мэдээж гол зорилго болох нөхрийнхөө чандрыг хийсгэх ажиллагаанд орж баахан эморч хайртай шүү чамд. Эмэр санч гэснээр чандрын хийсгэн. Найз нь хажууд нь бас дагаж мэлбрээл. Цаац. Бууцгайста. Шээс савируулмаар байна. Гэт хоорондоо холбогдож яваад Бэки төрүүлээд бууж байтал эрг болтууд нь салаад унтсан шатн хитэн тийшээ салаад байхгүй. Байхгүй. Зөв хоорондоо холбогдсон бэхэлгээгээр л тогтож үлдэнэ. Арай гэж дээш нь татаж дээр үлдсэн жоохон шатнаас барьж аваад гаргаж авснаа. Яа, бурхан минь үх шахлаа шүү гэснээ инээлдэж бинээлдээл. Галзуу найз нь сая бичлэг хийх байсан те амдаач гэж ах шиг ёо. За дахиад буу хорлог хийгээд доошоо хартал шат чинь байхгүй. Окей, янгруудаа. Та хоёр ер нь тэгээд эндээ ингээд дус огч. Яагаад яахгүй мухад. Ядж хахад хамаг усмус элдэв юм хийсэн цүнхэн доошоо нилээн зайтай 5 гантин дээр унчихсан байдаг. Ядж байхад доошоо савлж байхдаа хөлөө зүсчихжээ хөөрхөн бэк маань. Шарахын долоогод өгч юмсан. Шээснийх нь карант яг буудах гэж тэсэлгүй нэгнээсээ бариад доошоо сайхан савируулж авчаа. Гэснээс 0 руу цуг явдаг октодыг би яг ингэдэг байх гэж боддөө шүү дээ. Манай хоёр ч за тэгээд аврах хүч ирэх байх уу хүлээж байл гэснэ. Влог хийцгээж байна шүү. 5 цаг өнгөрлөө. Энд чирдэггүй. Өрөв таснуудаас өөр амьд амтэн иргэн тойронд нь овсоо. Сошиал донтой чүд царай муутай шаргал үстэн толгойн ажиллаж доор сүлжээ орж байсныг санаж байгаа зү. Инста руугаа пост оруулах тохиргоо хийгээд утсаа олсоор унжуулад үзье гэд сүлжээ байхгүй. Шаргал үст доошоо унжиж дахиж сунгаад ч нэмэргүй. За тэгээд утсаа доошоо шидэх мэрэгэн ухаан дөрж шаргал үстийн пүүз, оймс, левчик гээд юучгүй сэгсэрч аваад утсаа пүүзэн дотор нь хийгээд 600 метрийн өндрөөс нисгэж орхино. Яаж бодохоор энэ өндрөөс iPhone тесч үлдэнэ гэж боддог байна. Энэ хөөхнүүдээ гэж. Тэгтэл хөл нүцгэн зогсож буй найзынхын шагаан дээр 143 гэсэн шивээс байх бөгөөд энэ Бэкигийн талигч нөхөр эхнэртэй баян хэлдэг байсан үг нь бөгөөд I love you гэдгийг манайхны 247 гэж товчилдог шиг нэг тийм утгатай юм л да. Энэ шаргал үст арай найзынхаа нөхөрт хайртай байсан юм шивстэй. Уйлж унжаал байсан шүү дээ. Айгуугаа. Тэгтэл дуранд зогссон шаргал үст яг дор нь хүн явж байгааг хараад баахан орилж чарлаад ямар сонсох юм шүү дээ. Ядахна доор нь яваа Иесус шиг нөхөр утсаар ярьчихсан. Бүр юу сонсохгүй. Дагуулж явсан нохоо уг нь дэлб өсөрсөн утсын шиншилдэгч нохоогоо аль явъя гэд явж байхад нь гутлнуудаа араас нь шидээд Иесус шиг нөхөр буцаж иrdэгч гутлыг нь чулуудаж хаяад яваад өгнө. Дохионы бууга бууч гэдэл шаргал үст. Ороо болохоор буудуулъя. Одоо айгуул харахгүй штэ гэд харуу бүрий болохыг хүлээн. Харуу бүрий ич болж Бэки утсан дээрээс хормын бичлэгээ хараад гуниглаа сууж байтал бичлэг дээр шаргал үст найз нь цаана цэхэлцсэн зогсож байдаг шүү. Хай сэвтэстэй царай муутай байж. За тэр яхав. Нөгөө хоёр чин дохионы бууга цэнэглээл. Одоо л яг бууддаг цаг гээд яг буудах гэтэл
Нөгөө буун байхгүй. Таг ноцолдож бараг уйлан дуурч байж ажиллуулад буудтал ашгүй хажууханд нь буудлаж байсан аяны машинтай хоёр нөхөр гараад машинаа асаагаад наашаа хөдлөөд Бурхны аврал бид аврагдлаа гэд үлбээс хоёр гар манай хүүхнүүдийн машины цонхыг хагас шаагаад унаад аваад явчул яах вэ? Өмнө яндаагүй шээс. Явж увайгүй хулгайчууд ч таарчих гэжтэй. Шөн төлж болж манай хоёр унтаж байгаад нойрондоо шаргал үст доошоо юуг нь эсгэнүү гэтэл Бекки барьж аваад нөгөө шивэсийг нь харж дахиж хямраад шууд нөхөртэй минь явуулдаад хэр удсан юм гэж шууд асуудал нөгөө шаргал үст. Йоо. 4 сар болсон. Энэ маш том алдаа байсан. Уучлаарай л гэж шүү. Бид нэг залууд хайртай болсон гэж солиорол ёо. Өглөө болж энэ яриагаа үргэлжлүүлж бид хоёр ууцсан байсан. Тэгээд Дан энэ бүхнийг эхлүүлсэн. Намайг эхэлж одсон. Тэгээд тэр бас чи миний уулзч байсан бүх эмэгтэйчүүдээс шал өөр гэсэн. Энэ тэрэг шалчгноо. Манай би гэж яах вэ? Ганц удаа унтаа сансан бол заяах алдаа байж гисэн. Та хоёрын хийсэн зүйл бол сонголт. За юу? Гэж жинтэйхэн хариу өгөөд манай хоёр буруу хараад юмч ярихгүй сууцгаана. Маргааш өдөр нь болж бодог шунхан урсаж нүүр ам нь хуурайшчихсан. Хатаж хоцорсон жинхэнэ ориг царайгаа гаргацсан сууж байдаг да. За тэгээд тэр хоёр ер нь юу яцгаая? Цөнхрүүг юмнаа. Цүнхнээс дрон авч загтал бичээд нисгий. Гэд бэхэлгээхийн арай хоншортогоор шаргал ус доошо буухаар болно. Олсон хөрөхгүй байсан тул Шарковд дахин мэрэгэн санаа төрж бэхэлгээг салгаад савлж байгаад үсэрч очоод авчихъя гэд ямар ч байсан цүнхэн дээр очдогч буцаад олс руугаа хүрч чадхааргүй болно. За тэгээд мэрэгэн санаанд дундардгүй шаргал үст цүнхнээс селфиний гар гаргаж ирж олсондоо гогдоод тийшээ өөрөө зүгдэж үсрээд Бекки дээрээс нь татсаар яг гарахын даваа дээр шаргал үстэй хөл алдаж доошоо нисээд байхгүй. Хомаа. Арай хомоо болоог байсан биз дээ. Цөөхөн дээрээ тагтаж үлдсэн шаргал үстийг Бекки дээш нь татсаар гаргаж ирж чадна. Уснасаа ганцаахан болгож өгөөд цаасан дээр энэ тэнийг цамхаг дээр чин гацчихлаа. Туслаарай гэж бичээд дрондо хавжуулаад буудалсан буудлын руугаа нисгэж байгаа юм. Заашгүйгээд байж байтал бүтэлгүй. Нөгөө дроных нь цэнийг нь дуусчул яах вэ? Дрон нь цэнийг дууслаа, буцаага татаарай, 2 тэнэг гэсэн бичиг гараад. Буцаж татаж байтал яг цэнийг нь дуустагч. Мэдээж бүтлгүй ч аз яндотой болохоор шүүрээд авч чадна. Одоо тэглээч цэнэггүй дроноор яах юм? Цөөц өөх юм байна даа хоёул. Энтэр гэж байтал шүнж болсон. Бекки дөгжирч угаад нэг сэрээ тартал найз нь байдаггүй. Нойрондоо доошоо чөлөө туналт хийчихүүгээд сандарч байтал тас шууны дайралтанд өртөд бас юун тас шуу болоод явчих гэтэл найз нь хажууд нь эрлэг луга болцсон нэг тас шуу найзыг нь зооглож байх нь тэр. Эх хүрээ гэтэл ашгүй энэ зүүд байж Беккиг сэртэл шаргал үст хажууд нь мэд мэлтийгээ сууж байдаг. Өглөө нь ээлжид нэг мэрэгэн санаа төрж шонгийн ороод байрлах гэрлийн патроныг авч өмнө буудалд утсаа цэнгэлж байсан аргаараа дроноо цэнгэлэхэр болж. Бекки дээшээ бичлугаа адил матсаар гэрлийг тайлж аван залгуураа хийтэл шон богиндод цэнгэлэхгүй байхаар нь дахин мэрэгэн санаа төрж хормын бөгжөөрөө патрон дотор ивэс хийтэл цэнгэлж швэ. Хүнчлэгэд өхлийн ирмэг дээр мэрэгэн санаанууд нь ундардаг гэсэн л дээ. Ямар ч бэхлэгайгүй шонгоос удаан хугацаагаар зүгтсэн Беккиг салгалж ядаж байтал тас шуунууд хөлнийхэн шархнаас цусны үнэр аван оройн зоогоо болгочих санаатай эргэлдсээр. Тас шуунуудтай зууралдаж байхдаа цүнхээ доош алдаад жаах үлдсэн ус нь байхгүй болоод. Дроно цэнгийн дүүргээд ямар ч байсан амжилттай бууж ирдэгч цүнх байхгүй. Яагаад цүнхээ барьж авалгүй явуулчих гэж найздаа ууралдагч дроно цэнгэлсэн сайн мэдээтэй тул басч гэж хонглын үзүүрт гэрэл байна. За тэгэд өглөө буудлаас хүмүүс олноороо гарах цагийг хүлээж байгаад дроно нисгэн буудал руу яг очихын даваан дээр дроно нь том тэргэн дайруулад юучгүй болох нь тэр. Дайрсан жолооч гарч ирж хальт харснаа цаашаа яваад өгснөөр сүүлийн итгэл найдвар нь ийхүү хийсэн одож байгаа юм. Яана бүр өмнөөсөн санаа зовоод байгаа. За тэгээд ямар ч итгэл найдваргүй болсон Бекки дарвайтлаа унтах юмсан нойр хүрээтэй нүгээс одоо ингээд авралгүй өрөв тасын махан татаж болоод дуусъя гэтэл шаргал үст тийм гэж юу байсан юм бэ? Өөр арга бодъё гэхэд Бекки алио манда нөгөө гутлаа өгч
Одоо би уцаа доош нь шидэд үзье гэх шаргалт. No гэж харамлахад яагаад вэ? Хааштай өөх гэж гутлаар яах гээд байгаа гэхэд тэрэндээ биш ээ. Би энд биш. Тэр доор байна гэж толгой эргүүлнэ. Юу болоо явчих гэж бодоод доош хартал найз нь тавган антин дээр унчихсан сүнсэн юм уу? Бэки эсвэл үлцэд цангасандаа хий юм хараад байгаа юм уу мэдэхгүй. Би цүнхнээс барьж авч чадаагүй. Чи ийм туранхай байж бас намайг татаж чадна гэж юу? Гэх бол. За ингээд найзчгүй, утасчгүй, дрончгүй, хоолчгүй, усчгүй, ойр ганцаараа чинхэн амьдын тамд үлдэж байгаа юм да. Утсан дээр аавда зориулж бичлэг хийн. Тэнийг охиноо уучлаарай. Таны хэлсэн бүх үнэн байж энэ бичлэгийг та үзэх үед би аль хэдийн энэ хармагаас халиа удсан байна бах. Хайртай шүү аваа. Гэд аянганд нэргүүлгүүлтэй дэлгэц харгахууллаа. Өглөө болж манай хүнийг талихыг хүлээж байсан өрөв тас өглөөний цайгаа уухаар онгорхоо шархан дээр нэрд суугаад сайхан зооглож байтал Бэки нөгөө хичин барьж аван толгойд ирэхэд савсаар байгаа далаад махын түүхийгээр нь хусч аваа тэнхэрч аваад доошоо буун өгсөн найз дээрээ ирж эмэгтэй хүн болсон хойно бас хэсэг эм орч байгаад гол ажилд орон найзынхаа өрсөн гутлыг тайлж утсаа дотор нь хийгээд доошоо шидэхнүү гэтэл найзынхаа онгойсон гидсрүү гутлыг хийгээд аав руугаа мессеж бичиж үлдээгээд доош нь шидэж өрхөн. Гэхдээ энэ хоёр нэрээ ийм эрсдэлтэй юм хийдэг хүмүүс байж F150 брендийн бат бөх хаанаас шидсэн яадагчгүй утсыг аваад явсан бол үдийд айл хэдийн доош шидэж тусламж гуйгаад хоёул амьд байж байхгүй. За юу яа. Гэлс тайлбарлуулаад жаахан рекламны пауз. За энэ бат бөх хад чулуумд жинхэнэ экстрем утсыг Next Electronics албан ёсны онцгой эрхтэйгээр оруулж ирж байгаа. Чулуу шиг бат бөх, өд шиг хөнгөн, power bank шиг зэрэгтэй F150-аас гадна Ulefone, Oukitel, Duji брэндүүдийн бат бөх утаснуудаа Next-ийн аль салбар дээрээс хүүгүй урдчилгаагүйгээр 6 хувиан авах боломжтой гэж байгаа. Мөн яг одоо Black Friday гээд урамшуулсан 11 сарыг дуустал үргэлжиж байгаа. Илүү хямдарч гсэн байгаа юм билээ шүү. За юу цаваа амтлаад байна. За тэгээд ороо болж манай хүний эцсийн найдвар ажилласан болов яасан бол хөөхөн царайгаа бяцаайтсан болов гэж санаа зовж байтал ашгүй аав нь мессежийг нь авсан бол та баахан онцгой байдлынхаа ирж гисэн. Нэг цогцос ачих гэж байгааг харсан аав нь элэг зүрх нь урагдах шиг болж үгүй. Миний бяцхох гэд мэлмэрч байтал Бэки хажуунаас нь аава гэж гүйж ирэн тэврэлдэцгэн кино дуусч байгаа юм. Амьдралаа гэж. Гэм хийсэн найздаа тусалж ийн аврах хүч дуудаж өгсөн ч юм шиг. Мэдгүй. Юутайч улсуух тавилан гэж хүн бүрдэл байдаг байхаа гэж боддог та. За тэгээд өнөөдрийн кино маань таалагдсан бол та нар юу хийхээ маш сайн мэдж байгаа. Голоо цохиод байлгүй л гоцоо ойлгож орих. Тэгээд хүлээж бай. Бид эргээ ирэх болно.